нэг бичлэг хийлээ. За хоёр бичлэг хийлээ. Гурав дахь дээр гэрт нь орчхороо өөр юм. За нэг ингэ сайжруулж болох юм боддог байхгүй. Шууд цаанаас байх шүү дээ. Гэртээ тийм ресторан байгуулад фэлцэн гэхээр сая бол шок авлаа шүү. Хурдан хэлсэн байна. За сайн байцгаана шинэ монголчуудаа. Шинэ монгол подкастын маань ээлж дугаар хүрэхэд инхүү бэлэн болсон байна. За тэгээ энэ удаагийн дугаараараа бид нэр шинэ Монголын нэгэн авьяаслаг бүтээлч бас маш амттай хүнийг өрн оролцуулахаар болсон байна. За ингээд энэ удаагийн дугаарт маань гэртээ контентын санаачлагч үүсгэн байгуулагч захирлаа. Тоож эвлүүлэгч зурагчин. 11-р үеийн төгсөгч их гэрэл буюу ЭНМ гэдгээрээ олноо хэрэгцээ. Их гэрэл маань хөрөлж ирсэн байна. Урилгыг маань хүлээ авч хөрөлж ирсэн юм байна. Баярлалаа. За тэгэхээр их олон зүйл хийдэг болохоор хаанаас нь яг яриагаа эхлэх мэдэхгүй байна л да. За ямар ч сан ЭНМ маань ер нь бол яг шинэ Монгол төгсөөд яг ямар мэрэгчлээ тэгээд гэртээгийн өмнөх их гэрлээс эхлээд яриа эхлэж байна. Шинэ Монголоо би бол 11-ээр төгссөн. Тэгээ 12-т орё гэж бодож байгаа. Би яг өмнө нөгөө нэг ахлах сургуультай сурах солилцооны хөтөлбөрөөр Япон явж үрээд үзээд сураад үзсэн байсан болохоор за одоо нэг өөр орн жоох очиж сурах даа гэж бодоод тэгээд Америк руу явахаар шийдээд Америк руу очиод North Seattle College гэдэг газар AFA, CFA буюу Certificate of Fine Art дүрслэх урлаг тэр дундаа гэрэл зураг голчлоо сурсан байгаа. Тэгээд тэр сургууль сурч байхдаа бол айгүй олон төрлийн хичээл авсан. Тэр маань бол компьютер график байгаа. За тэгээд гэрэл зураг орч ийн. За тэгээд усан будаг, тосон будаг, цотон будаг тэргээд нэг арт чиглэл. Тэгээд арт чиглэлээр явуулсан байна тийм. Зүг. Миний санаж байгаагаар бол энэ дунд сургалт хэлээ тийм шинэ Монголын. Тийм тэгээд айгүй тийм бүтээлч айгүй тийм тухайн үед л байдгүй айгүй шинийг илэрхийлж юмнууд хэлсэн тийм тухайн үед чинь бид нарт тийм фильтрч гэж байдаг байлаа эффектч гэж байдаг байлаа зураг оруулахад янз бүр болоход гараад ганцхан энэт л айгүй гой зураг явдаг тэгээд найзуудынхын зураг мөрөг тийм профайл пикчер фэйсбүүкийн зураг аашаал ондоо тийм байдаг гэсэн тийм тэгэхээр яг тэр хобби нэг юунаас эхэлсэн бэ тэр гэрэл зургийн юм маань ер нь бол надад камер өгснөөс эхэлсэн л дээ. Тэгээд ер нь ингээд нэг интернет руу айгүй их орж үздэг. Ер нь тоглох дуртай. Хоёр ахтай болооч тэр нэг компьютер дээр айгүй суух дуртай байсан. Тэгээд контрмонтер тоглоод, дата энтер тоглоод ангийнхаа өгөөддөг. Марцнаал тэгээд явж идэг байсан. Тэгээд интернетэд ер нь орж эхлээл айгүй тийм гоё зургууд үзээд нүд тайлагдаад ер нь яа юм чаддгүй юм гэж бодоод. Тэгээд ер нь зургуудаа ингэж авч эхлээд эдитлээ тэгээ хобби болгож явсан. Тэгээд нөгөө сайн хэлсэн чинь нөгөө найзуудын зургийг аягүй авдаг байсан. Ингээд тэгж хааштай. Тэгээд найзууд манаас аягүй тусалдаг байсан. Ийм гоё зурганд ингэж ороод тгий ингээд. Тэгээд дээрэс нь сургуульд би бас лавтлан багш нарт хэлээд багшаа би ингээд зургийг үзэсгэлэн гаргамаар байна гэж бодхолоор жоох хичээрээд. Тэгтээ бол тухайн үед бол аягүй гоё дарсан зургууд дарсан зургуудаараа ингээд сургууль дээр 2 удаа үзэсгэлэн хийжсэн. Тийм бол байгаа. Бас санжаар нуурдаг те. Нуурдаг. Манай подкастны зургийг харах юм бол айгуул таньж магадгүй те. Ерөнхийдөө шинэ Монголын арга хэмжээнүүдэд хоёулаа юм эсвэл ганцаараа нуураад те. Юу гэдэг юм. Тэгэхээр урилгын талын бас сонирхол байсан юм болоо. Энэ бол өвдөөс юу штэ. Би нэг амар сонирхоод явсан юм бол биш ахгүй. Нэг аав ээжүүд багтаа нэг хүүхдийн хоббиг олуулах байл тийшээ юмд зөөж яваачдаг гэсэн те. Заавал нэг хажуугаар нь юм байх хэвээр гэж үзээд манай яг ээжийн дүү нь болохоор яг циркт өвдөг байхгүй. Тэгээд уран уралтаа хичээлүүлье гэсэн шийдвэр гаргаад намайг тавтаахт ерөөхдөө шууд авчиж яцсан. Өгцөн. Тий авч өгцөн. Тэгээд нуралтаар бол айгүй олон жил хичээлсэн, 10 жил хичээллээд тэгээд манай ээж маань 14 настайд нөөд болсон байхгүй юу. Тэгээд тэр үед нэг юм жоохон гүн шоконд ороод ер нь чи миний дуртай юм юу вэ? За одоо ер нь яах хэвтэй вэ? Яаж амьдрах хэвтэй вэ гэж жоохон тухайд эргцүүлж эхэлчихсэн. Тэгээд тухайд би ерөөсө хоолонд ерөөсө хийж чаддаг байгаагүй байхгүй юу. Тэгээ аав болохоор юу яадаг гэсэн нөө хөдөө ажилтай. Тэгээ хөдөө рүү яваад өчтдөг. Тэгээ би болохоор ингээ гэртээ байдаг. Тэгээд ингээ байж хахад манай ахын одоо яг миний ажлын хамтрагч ихч маань настай ирж хамт амьдарч байсан байхгүй. Тухайн үед нэг өөрөө нэг 17 8 тал охин байсан баг. Тэгээд тийм дүүтэйгээ ирж хамт амьдраад надад айгүй гоё тийм хоол энтер хийж өгдөг. Тийм гоё байсан. Тэгээд тэр өөр нь айгүй гэртээ нээхэд нөлөөсөн болов уу гэж одоо ер нь дүгнээд байгаа. Тэгэхээр одоо тэр чинь хэдэн он байсан? Эсвэл 14-т тэгэрч 9 он юм уу? 2009 он тийм. Миний харин мэдж байгаагаас гэртээ бол бүр нилээн дээр үес эхэлсэн байсан тий. Яг дээр үегүй юу?
Сүүлийн хэдэн жил илүү ингээд нөгөө commercial тал руугаа ингээд олон нийтийн юмнууд руу бас явж байгаа юм шиг харагдаад байгаа. Яг нөгөө бичлэг нь нэгдсэн болохоор юу л да 16 онд бол яг анхныхаа бичлэгийг оруулсан 16 оны 1 сард. Тийм тэрнээс өмнө бол яг нэг гэртээ гэсэн юмнууд бол яг аваад байдаг гэсэн. Нэггүй. Тийм үү? Тийм. Өөр бас өөр олон хоолны юмудаас андуурч иж магадгүй байх. Тийм болоо. Тэгээ тэрнээс ч өмнө би болохоор нөгөө яг гэртээг нээхээс өмнө 16 онд нээсэн гэж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө би айгу олон газар ажиллаж байсан байхгүй. Тэр нь Америкт байхдаас нэг номын газар ажилладаг байсан. Тэгээ тэрнээсээ очиад ирчээд нэг сэтгүүлд 6 дугаар зурлагчдын хамт ажиллаж байгаа. Тэгээд тэрийгэ болоод студ нэгээд тэгээ студ дампуурч байлаад тэгээ ерөөдөө ингэж байж байгаа. За ер нь манай их ч ингээд айгу гой хоол хийдэм чинь. Би ер нь ингээд нэг хоолны бичлэг ингээд хийгээд яагаад гадны зөвхөн юм контент байгаа Монголд яагаад юм контент доороо монгол хичээлтэй хийж болдгоо юм гэж боддог. Тэгээ эхлүүлчихсэн юм. Тэгээд яг сурж явах хугацаанд янз бүрийн хийж үзчихсэн юм тий. Тийм сурж 14 5 гэж чинь төгсөөгөөс юм шүү дээ. 10 биш 15 онд төгсөөд ирсэн байхгүй. Энэ мэрэгчлэл маань болохоор юу? Заавал нэг 4 жил сураад ах шаардлагатай мэрэгчлэл биш байхгүй нөө юу гэдэг вүлээ? Монгол нөө юу мэрэгчлэл яасан. Коллеж тийм 2 3 жил сураад яг мэрэгчлээ хийсэн шүү дээ. Тийм юу байхгүй. Тэгээ 3 жил төгсөөд 3 жил сураад тэгээ төгсөөд ирэхээр 15 болчихсон. Тэгээ 15 онд битүү ажиллаж фейлдэж янз янз юм үзчихээ. Тэгээ 16 оноос гэртээ нээсэн байхгүй. Мэржил сонголтын хувьд бол яг өөрийнх нь яг хүссэн зүйлээр өөрийнхөө л ерөөсөө яг юугаар явсан уу? Тийм, тэгж яг хэлж болно. Юунд Америкт очиод би бол яг IT-гаар явъя гэж бодчихсон байхгүй юу. Тэгээд яагаад гэсэн гэхээр бас нөгөө нэг аавын нөлөө байна. Манай хоёр ах бас IT-гаар төгссөн. Тэгээд том ах их бонд Nikon-д ажилладаг. Тэр бас нэрээ айгу гэр сурах нөлөөсөн юм шүү дээ. Nikon-д ажилладаг. Тэгээд IT-гаар сурах гэж очичоод ерөөсөө л нэг миний юм биш юм шиг санагдсан байхгүй юу. Код мод бичээл ингээл тэгэл за би юу юм биш юм шиг байна гэдэг. Тэгээд артистлэг мэдрэмж стрессэл агаад аа. Юунд чи их сургууль заав авах хэрэгтэй ангууд байдаг шүү дээ. Тэрнийх нь нэгэнд нь би урлагийн анги сонгоод үзсэн чинь тэрэнд айгу гой зурч мураад багасаа өсвөр ихэд урлаг тайртай ч юм уу. Тийм байсан. Тэгэл нуурч муграал хажуугаар нь зураг зурдаг. Тийм байсан. Тэр маань айгу нөлөөлсөн юм шиг надад санагддаг. Тэгээд анхнаасаа өөрөө суурай тавьсан тэрийг бүр том болоо ухаарад хөгжүүлсэн гэх юм уу. Тэгээд аавд юу нөхөд тоол ерөөсө хэлээгүй мэрэгчлээ солилцсон гэдгээ. Тэгээд тэр коллежд очсон байжгаад сургууль дотроо мэрэгчлээ солилцсон гэсэн үг. Тийм сургууль дотроо мэрэгчлээ солиод тэгсэн чинь тийм нөгөө гадаад хүүхдүүд авдаг сертификат бол гадаад хүүхдүүд олгохгүй л тийм мэрэгчл юм байна л да. Тэгээд анхны тийм гадаад оюутан болоод тэгээд ер нь сургууль тахта айгуу гой дурсан чи бүтээгээд тэгэрсэн байгаа. Сургууль руу явсан тэр процессын хувьд ялангуяа Америк руу явж сурахыг те ялангуяа ингээ арт чиглэлээр сурахыг хүсэж байгаа бас хүмүүс байж магадгүй те. Тэгэхээр яг одоо ямар процессор ч юм уу эсвэл бас нөгөө нэг төлбөр мөнгө зардлуудыг нэг хувьяасаа гаргаж ирсэн үү? Харин тийм. Зардал мөнгө бол яг хувьяасаа гаргаж ирсэн. Тэгээд эндээс явхад болохоор би нэг газраар дамжуулж явж байгаад тэгээд тэндээ холигдуулаад очиод нөгөө нэг тэтгэлэгтэй байр савтай юм тийм гэсэн юм байсан байхгүй. Тэгээд тэр газар нь болоод дүүртэй жаахаа гэхдээ үйл ажиллагаас явуулчихдаг гэх юм байлээ. Тэгээд дүүртэй зүгээр юм шүү. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа тийм. Тэгээд за ер нь юу яагаад нэгэн л одоо энд ирсэн юм чинь миний охин надад үлдээ сурсаар аавнуудаа юу таа. Чинь төлбөрийг чинь дааяа гэдэг чийсэн. Тэгээд тухайд бол надад бол ямар ч портфолио ч юм уу TOEFL өнөө төр хэрэггүйсэн байхгүй яа. Тэгээд очиод шууд хэлний бэлтгэлтэй ороод тэгээд сургууль коллежд ороод тэгээд явахаар байсан. Тэгээд би болохоор очингуудаа шууд английн шалгалтаа өгөөд хэлний бэлтгэлээ аваад тэгээд шууд английн ангинд тэндээ тэнцээд явсан байхгүй. Тэгээд тэгэхээр урлагийн надад портфолио өгөөд авах ерөөсөн шаардлага байгаагүй. Тэгээд дотроо орж агаад мэрэгчлээ солилцсон болохоор бас тий надад тийм мэрэгжлийн шалгалтын төр хэрэг болоогүй. Багш нар нь өөрсдөө намайг орооч. Чи бол энэ урлагийн хүн байна. Ерөөсөө код бичээд авах тийм нөхөр биш байна. Тийм болохоор чи урлагийн ангиас сонгоч бид нар чамд ингэ дэмжлэг үзүүлье гэсэн. Тэгээд дэмжлэгийг аваад урлагийн төр нөө арт консул гэсэн юмныхаа бас нэг vice president нэтер болоод тэгээд сургуультай тэгж үлдэж багш нарын хандлагатай тэгж үлдсэн байгаа. Тийм. Шинэ Монголын төгсөгчдөөс яг юм урлагийн чиглэлээр явж байгаа төгсөгч тэр олон байдаг нь мэдэх бай. Би бол миний мэдхээр бол айгу цөөхөн байх. Хөвчлэн л яг нэг юм за бизнесийн тал руу аягах байдаг тий. Яг урлаг талаар ялангуяа ингээ контент хөгжүүлээд явдаг хүмүүс хэр олон байдаг юм бол ер нь тэгээд яг энэний талаар бас ингээд одоо бусад төгсөгч нартай ингээд PR гэх юм уу тий. Гой танилцуулбал юу нэг юм бас амар гоё байдаг. Ер нь гоё штэ. Яг нөгөө нэг
ийм мэрэгчлэлээр сурж байгаа хүн бол сайн мэдэхгүй байна. Өмнө нь бол сурч исэн хүн гэдэг нэг сэлэнгээ гэдэг хэдүүрийн төгсгчүүлээ. Би анх биччихсэн. Тэгээд та ингээд кино урлагийн хөрмөс сурд юм байна гэдэг. Миний ямар яснаас өөж ичж байгаа бас урлаг юм ба штэ. Тэгээд нэг тийм харилцаар үсэж явчихсан. Тэгээд мэрэгжлийн хувьд болохоор ер нь айгүй гоё штэ. Манай үеэс бол хоббигоороо ер нь бүхэл үеэс тэгж байгаа тий. Хоббигоороо гэрэл зураг авдаг, видео хийдэг. За тэгээд тэр нь одоо мэрэгжил болж байгаа тиймэр хүмүүс бол байгаа. За яг гоёын хувьд юу нэрх юм гэхээр ерөөсөө л өөрийгөө хөгжүүлээл явчих болохоор мэрэгжил заавал тийм амар үнэтэй коллежид сураад ч юм уу тий. Эсвэл их сургуульд сураад хонхны багш нарын нэг чимээд дээ шүү дээ тий. Хичээл аваад тэгээд ах ерөөсөө нэг тийм шаардлага байхгүй юм шиг надад санагддаг. Үнэхээр чи чин зориг хүсэлтэй бол зүгээр хийгээд үзээ. Тэгээд хөгжсөн. Гэтэ яг онлайн юм бол аваад мэдэж авсан зүгээр. Гэтэ цаашаа нэг хөгжиж болохоор гэсэн утгаар байсан. Цаашаа нэг хөгжүүлэхдээ бол бүр тэгж өөрөө чин зоригтой ахт л өөрөө хөгжөөд явчих мэрэгчл болохоор бас ирээдүйд амар хэрэгтэй. Одоо юу л хэрэгтэй вэ гэхээр контент креатор хэрэгтэй шүү дээ. Бичлэг хөгжүүлдэг. За дээрэс нь ажлын талбар дээр гарыг гэхээр маркетингийн дизайнер гэдэг шинэ мэргэжил гарсан байна шүү дээ. Тэгээд бас дизайнераар хийгээд төгсгөөд ингэчэвэл бас тал талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг юмнууд нь одоо сайн хэрэг болж байна. Ишээ тийш флексибл байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажлын талбар дээр очиод бас хэцүү байна. Тэгээ би яг нөгөө гэртэг айхаас өмнө бас өөр дизайнерын ажлуудад анкета өгчээсэн. Тэгээд тэгж яах намайг нэгч байгуулга авч байгаагүй. Яагаад? Нэг сайн мэдгүй. Тухайн үед нөгөө контентын юу гэдэг зүйл нэг тийм чухал байгаагүй шүү дээ. Одоо л яг контентоор дамжуулж маркетингаа хүргэх нь хамгийн зөв юм байна гэдэг юм байгаа ороод яваадах шиг байна тий чиглэлээ. Чиглэлээ үт юм аа. Энэ бол зүгээр ийм юм хийгээд үгүй бол тэрийг хийж өгдөг. Өөрөөсөө дизайнер бол яг юм байгаадах шиг. Тэгчээ дараа нь тэр нөгөө компаниудаас нь бид над руу холбогдчихсэн чи манад ажилд орох уу яах уу гэдэг. Гэртээ нэлээ хөгжиж явсны дараа л тэгжсэн тохиолдол. Тэгээд өөрхийн нөгөө юу дуртай хийх юм олцсон болохоор тэгээд татгалзаад за би одоо гэртээ өөр юм хөгжүүлээ явна. Энэ л гоё юм гэж үзээд тэгсэн ба. Одоо гэртээгийнхаа яриаар орё тий. Гэртээ манай 16 онд эхнийхээ бичлэгийг цаснаас хойш одоо ерөнхийдөө бол хичнээн төрлийн хоол тий одоо хичнээн төрлийн видео хүргэсэн байгаа. Юу юу нэг олон болцсон. Талаа. Би бас нөгөө гоёыг санаад шарсан гоё. Хүмүүс амар их бас мэддэг багтай. Яг уу амттай харагдаад. Тэгээд би битээр гоё авч исэн. Хоньны гоё аваад. Тэгээд жил болоод хийгээгүй байгаа. Чамааг хүлээгээд байгаа. 500 хэдэн бичлэг орсон гэсэн зүйлээ. Тэгээд 500 хэдэн хоолны жоор 500 төрлийн. Тэгэхээр одоо ингээд яг контентоо яг үүсгэхдээ зүгээр ихлэ сонирхлоороо эсвэл өөртөө хуудасаар яснуу анхнаасаа эсвэл энийг бүр ингээд контент чиглэлээр нь хөгжүүлээ гэд пэйжээ нэгээд явснаас илүү хүмүүс ч ихлэ зүгээр хоол ингүүд өөрийнхөө профайлаар цацаал ингээд явчихдаг штэ тий. Би болохоор юу яасан анхнаасаа ерөнхийдөө төлөвлөсөн байсан. Энэ чинь бол ерөнхийдөө стар сурталчилгааны хэлбэр болоод хөгжүүлээд явж байгаа юм л да. Энийг би яг нөгөө студид хайхтаас өмнө бодсон байсан байхгүй. За ер нь жоохон студид маань жоохон лөглө болчлаа. Одоо жоохон өөр юм хийх хэрэгтэй, мөнгө олох юм хэрэгтэй гэж бас бодсон бодлого яах вэ? Одоо би нэг бүх хоббигоо дагаад ингэж байсан. Одоо тэрэн дараа нь ашигаа өгсөн гэхгүй л те. Өмнө би бодсон. Тэгээд ер нь нэгдээ 3 сар болцоод компаниуд руу юугаа тавьж эхэлсэн, саналаа тавьж эхэлсэн. Тэгж яах тухайд бас ерөөсөө үнэлээгүй. Энэ нэг удаа баг юу маркетинг гэдэг юм бэ? Чи бол маркетинг биш ээ. Бид нар бол өөрсдөө юм хуудастай айгуу амныхаа амар газар мазар энэ төргээд тэгжсэн бол юм даа. Тэгээд явандаа бол энийг чинь ингэж ойлгоод ямар хугацаа шаардсан бэ? Ер нь одоо ингээд яг ихний компаниуд нь энэ ч амар гоё юм. Ялангуяа хоолтой холбогдлоо бүтээгдэхүүн урлагийн төсөөс хэлээ тий. Ингээд гаргаад ирж байгаа өстэй тий. Энийг олонныгоос харав. 5 богдоос нэлээд удаа хамтарсан тий. 5 богдол аюус нөөний бүтээгдэхүүнүүд нь аюу сайн. Тэгээд бид нартай бол нэг жил 2 жилийн бараг ирсэн баха. Тэгээд 5 богдоос баярлаа гэдэг ажилтг хүмүүс энэ байгаа. Тийм байгаа тий. Тэгээд тэрнээс ер нь эхний бараг айгуу тийм ойлгосон компани бараг 5 богдох шүү. Тийм тэгж хэлж болно. Тэгээд айгуу олон бүтээгдэхүүнүүдтэй тэгээд олон сайн чанарх байсан. Тэгээд тэрнээс хойш юу нь бол манайх жоох бас цензурт болсон гэх юм уу. Тэгээд өөртөө цензурт болсон. Тэгэхгүй бол бас муу бүтээгдэхүүн бид нэр рекламадад яах хүмүүст айгуу сөрөг нөлөөтэй шүү. Уурлан дээрээс нь болохгүй бол яах юм тэр юм тий. Бидний хоолны журыг дагаж хийгээд 1000 дагаж хийгээд. Яг үнэхээр хоолныхоо журанд яг тухайн бүтээгдэхүүн ашигладаг уу? Үнэхээр ашигладаг. Үнэхээр ашиглаад юм байна ойлгохдаг. Тэгээд
тухайн бүтээгдэхүүний онцлогийг бас харуулна. Айгуу тийм бол юм таа. Сая яранда нөгөө нэг угаасаа эхнээсээ бизнес болгон те энүүгээрээ ингээд би мөнгө олно гэдэг болохоор эхэлсэн гэдэг чинь те. Яг одоо ингээд байгаа гэртег харах юм бол яг хамгийн их тэр нөгөө нэг орлогын их үүсвэр гэх юм уу те тэр нь яг хаанаас байдаг вэ? Реклам одоо бүтээгдэхүүн рекламдах нь л ерөөсөө гол юм байдгүй эсвэл бидний хардггүй мэддэггүй өөр бас юмуд байдаг болов те. Одоо болохоор ингэчлээ л да. Бас нэг амар мөнгө төгрөг яг орлогууд бол олдгоо олчлоо. Гэхдээ яа сайхан төрсөн байхгүй. Тэгээд тэрнээс өмнө мөн ч гэсэн жоохон яг өөрийнхөө зав цаанд тохируулаад жоруудаа өргөдөг болсон. Тэгээд хичнээн нэг айгүй олон компаниуд ингээд бидний бүтээгдэхүүн ашиглаад өгөөч ингэж хийж байгаа гэсэндээ ч гэсэн өөр жор оруулмаар байвал өөр жороо л оруулах явдаг. Рекламдмааргүй байвал бас рекламдахгүй яж болдог. Тийм бас юмуд опшнууд байгаа. Тэгэхээр яг өөрсдийнхөө дурандаа л юмудаа хийгээл явчихсан гэсэн үг л дээ. Тэгээ одоо нэгт айгүй олон дагагчтай болсон. Нэг гэртээ чинь 420 гаруй мянган дагагчтай болчихлоо. За Facebook дээр. Facebook дээр. За Instagram-аас хөгжүүлээ явж байгаа. Одоо 40 мянган дагагчтай байгаа. За YouTube одооноос дөнгөж ашиглаж эхэлж байна. За аппликейшнийг маань одоо 250 мянган хүмүүс бараг татсан байгаа. За өдөр тутамдаа ашиглаж байгаа 1000 гаруй хүмүүс байна. Бас нэлээд юусэн тий. Тийм. Аппликейшн бол айгүй хүний ирүүлэмээс айгүй тийм нөлөөтэй байгаа юм шиг байна. Нөгөө нэг сүүлд iOS шинжлэхтэй iPhone 11 гарснаас хойш шинэ үйлдэлсэнд болоод бас нөгөө аппликейшн маань нурах тохиолдол бас гарсан байхгүй. Баглаад тэгээд тэрнээс хойш өдөр болгон шахуу хүмүүс чинь танай аппликейшн яач ба ерөөс орж болохгүй байна гэдэг байна тэгээд байна гэдэг. Тийм. Хүмүүсийн хэрэглээ ап руугаа нэлээд явуулдаг. Ап руугаа нэлээд явж байна. Тэгээд энийг 16 оны 1 сард нөгөө гэртээ хамшлыг нийсэн гэж байгаа шүү дээ. Тэгээд 16 онд би өөр аппликейшнтэй болно гэж ирсэн байхгүй. Тэгээд манай нөгөө ангийн хүүхдүүдтэйгээ хамт нийлээд тэр хүүхдүүд маань бас өөр найзуудтайгаа нийлэнгүүтээ би ингээ гэртээ гэдэг аппликейшн одоо нэмээр байна. Та энэ дээр ажиллуулад өгөөч гэж анхныхаа аппликейшныхаа санаа гаргаад тэгээд тэд нартай оюун тулж ажиллаад тэгээд тэд нар бас оюутан байсан тохой үү. Тэгээд гарах гэж бөө юм болоод. Тэгээд 4 сард 5 сард UX нөө дизайн дээр өгөөд өгснийхэн дараачаас 12 сард бараг авсан баха аппликейшн аягүй удсан. Тэгээд тухайн үед аппликейшн их амар бас хүмүүс хэрэгж мэддэг байсан 16 онд тэгэхээр чинь. Тэгээд баг багаар ингээд хуудасаараа ингээд дамжуулаад манай гэртээ гэдэг аппликейшн байгаа шүү. Өнгөө шүү. Дотор нь юм гоё мэдээллүүд байгаа шүү. Жороо авчиж болно шүү. Тэгээд 18 оны сүүлээр дахиж шинжилт тэгээд аппликейшнд ямар шинжилтээсэн бэ гэхээр нөгөө хүмүүс орцсон дээр ингээд харангуут орцсныхын тухай мэдээлэл гарч ирдэг тий. Одоо юу гэдэг куркума ч гэдэм үү гिच хэрэг юу гэдэг. За өмсгтэй юу гэдэг хэдэн калори гэдгийг. За энэ хоол ихэд хэдэн калори болж байгаа ингээд калорийн тооцдог болгож хөгжүүлээд. За дээрэс нь дэлгүүр ороод авах орцнуудаа хүртэл хадгалж болдог тийм болцсон. Тэгээд хоёр хил дээр гаргасан. Хүмүүс өөрсдөө нөгөө нэг бас юм хайж үзэхдээ хэлгүй улмаас жоохон яхад ирсэн нэгтэй чаддгүй юм шиг санагдаад. Тэгээд яг нөгөө хэцүү хэллэгүүд бас байж тээ хүмүүс ч өмсгтэй юу хийх мэдэхгүй англиэр юу гэжтэй мэдэхгүй. Тэгэнгүүт тэднийг оруулж өгөөд яхахлаар хүмүүс өөрсдөө хөгжүүлээд цаашаа интернетээр хайлтдаг явчихж байгаа байхгүй. Тийм. Тэгээс аяг өөрхөндөө тэр чинь бүх хоолны орцыг 2 үнээр харах уу 3 4 үнээр харах уу гэдэг бид нар чинь боддоо шүү дээ. Энэ одоо хэдэн үний харцаар надад үзүүлээд байгаа юм болоо гэдэг. Орцоо 2 бүгдийг 2 юугаар яхаар болох юм болоо гэдэг ч юм тийм. Аппликейшны бас нэлээд үнэн хэрэглэгч байсан. Байсан гэж шүү дээ. Яагаад болчихоо. Тэрээс хааш хоол хийхээ байлаа гэж. Түрүүнээс нөгөө нэг асуултын хариулт нь тэгээд нэг асуулт хариулт марцсан юм чи. Шууд апигээ яваад өсөлтөө. Нөгөө яг орлогын одоо модель гэж байгаа шүү дээ. Тэрний яг одоо хид хідэн зүйл нийлүүлдэггүй эсвэл ер нь нэг л зүйл байдгүй. Одоо ер нь бол миний харж байгаагаар бол ингээд бүтээгдэхүүн рекламдаад тэр нь магадгүй спонсор гэж яваад шүү байна. Өөр юм байдаг юм болоо. Тэр баннер энэ төр байдаг лөө. Аппликейшн интерес бол нэг амар ерөөхдөө яахгүй л те. Нөгөө тухайн мэдээж компаниудтай харьцсан манайх юугаар спонсорлмоор байна. Эсвэл зүгээр өнөхөр гоё бүтээгдэхүүн бол бид нар зүгээр аваад яадаг ч юм уу. Яг өөрсдийнхөө дурандаа л ингэж ерөөхдөө мэдээ хийж байгаа. YouTube ч юм бол өөрийнхөө хандлтаас бас орлоготой байгаа шүү дээ. YouTube Facebook YouTube-ээс ерөөсөө мөнгө олохгүй байгаа. Одоо нэг дөнгөж нээсэн учраас те. Юу байгааг 100 сая хүрч ижил ер нь яг мөнгө хийж эхлэх шиг байгаа шүү дээ. YouTube-од бас арай судалж эхлэх. Би бол Facebook-ээр тийм опшн бол байхгүй юм уу те. Facebook-ээр тийм опшн байхгүй шүү. Харин хандлт нөө вебс нь бол
айгуу сайн явдаг штэ. Хоолны контент чи ялангуяа хідээж хуучрахгүй штэ. Тэгээ нэг өнөөдөр болж байгаа нэг вайрал болсон бичлэгийг маргааш үзэхэд ямар ч инээдэмгүй болцсон байхад хоолыг чинь тэгээ нэг өвөл болох гэсэн нэг арт ашигласан контентуудаа гаргаж ирээл тэ. Нөгөө гоёа би одоо сонсоораа. Миний сэвэд дотор байсаарлаагаа гэдэг шиг тэ харин тий. Аха. Окей. За яг бизнес эхлэхдээ бол ямар нэгэн хөрөнгө оруулалт гэх юм уу тиймэрхүү зүйл шаардлагатай. Ялангуяа веб хийх биш веб гэнэ ап хийхэд аваа зардалтай байсан байх гэж байна. Аппликейшн хийхдээ яг тухайн үед тэгэл тохиролцол хувааж хаваагалт гэж болсон л та. Тэгээ яг эхлэлийн өрөнгө бол надад байгаагүй шүү дээ. Камераараа бариад. Уус өөрөө студийнхаа хэрэглэжсэн юмудаа миний юм байсан чинь тэр үгээр ашиглаад эхэлсэн. За тэгээд хоолны материалын зардал гэж гарсан баг. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй эхэлжсэн байг гэж тэгээ. Одоо 2 байсан 2-ороо л ерөөхдөө байна. Оо тийм одоо ч нөгөө ихчтэйгээ л. Тийм манай ихчтэйгээ. Тэр ихчтэйгээ л байгаа. Тэгэхээр 2 хүн ч гэсэн ийм гоё том контентыг ингээ үйлдвэрлээд гаргаад авах боломжтой юм биш үү? Тэгэхээр хамгийн чухал зүйл нь юу вэ? Одоо хоолоо үнэхээр гоё хийх нь чухал уу? Эсвэл зураг авалт нь чухал уу? Эсвэл тэрнийг юмыгаа тайлбарлаж байгаа зүйл нь чухал уу гэдэг ч юм уу. Магадгүй ингээд одоо басаа эргэл буцалтгүй контент гэдэг зүйл бол ингээ бүр амар том болцсон болоо явж байгаа. Ялангуяа одоо корона гараад ер нь ингээд бүр контент руу онлайн руу одоо юм болгон шилжиж эхэлж штэ. Эндээс чи өөрийнхөө зүгээс бас зөвлөгөө гэх юм уу боддог зүйл нэг аль нь илүү байдаг юм бол. Надаас бас нөгөө айгүй олон хоол хийдэг хүмүүс орчиж зөвлөгөө авдаг л да. Тэг яах вэ ийх үгээд за хоолны бишмаркет гэрэл зургийг тэр ч гэсэн орж ирж байгаа. Тэгээд яг айгүй хэцүүгээр удацдаг байхгүй хүмүүс эхлээд за ийм гоё төгс байх хэвээр би хэвээр ийм гоё юм хийх хэвээр шууд ингээл гэрлээ аваад яг шууд одоо байгаа гэртегийн стандартаар хэлдэг ч юм уу тийм би ч гэсэн өөрөө юм хэлэхдээ мэдээж өөр бичлэг харж би сурч байгаа шүү дээ тухай чинь бааз фид бас дөнгөж гарч эхэлжсэн тийм юм. Тэгэл бичлэгийг хараад би одоо нэг яаж хийх вэ гээл за надаас тэ ийм юм бараг дутагдах юм дэ гэж бодож ирсэн. За ер нь болио зүгээр л хийгээд үзье гэж хэлсэн байхгүй. Тэр нь ерөөхдөө зүг болсон. Тэгэхгүй одоо хүмүүс нэг контент хийхдээ за одоо надад ийм ч гэрэл авахгүй юм тэгэхээр ийм ч хүн байхгүй ээлж камер авахгүй одоо тест ийм гоё юм байхгүй гэдэг. Тэгэхээр зүгээр л уцтай бүгд хүн уцтай байгаа шүү дээ. Уцтай тэн дээр аппликейшн суулгаж болдог. Тэгэхээр ерөөсөө тэр юмд чанар манарч гэх юм уу тийм санаа зовоод хэрэггүй зүгээр шууд ихэл тэгээд гарт нь ороод нэг бичлэг хийлээ за хоёр бичлэг хийлээ гурав дахь дээрээ хүн гарт нь орчхоор өөр юм за нэг ингэ сайжруулж болох юм гэж боддог байхгүй. Шууд санаас эхлэх юм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр миний ер нь хамгийн гол зөвлөгөө байгаа юм болохоор тууштай байх л гэж боддتي. Тууштай ерөөсөж хандрахгүй юм хийгээл явж явах хэрэгтэй. Явандаа тэр чанар нь сайжирна. Явандаа чиний скил сайжирна. Явандаа хүмүүстэй болно. Шууд олон хүмүүс танигдаад пүүн гэдэг бэлтгээд гараад ирэх юм бол биш байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол юу гэсэн үг те? Одоо за зураг авалт нь биш те. Одоо хоол хийж байгаа зүйл нь биш. Ерөнхийдөө зүгээр эхлээд эхэлж үзээд тэгээ тэрийг аюугаа тууштай хийгээд тэр хоорондоо магадгүй яг өөрийнхөө одоо энийг ингүүл зүгээр юм байна гэдэг зүйлсүүдэд олоо явчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гэртээ номер 2 байх албагүй шүү дээ. Арай өөр төрлөөр байж байгаа. Тэгэхээр гэртээгийн юу шиг биш. Таасан ч гэсэн ерөнхийдөө боломжууд бол өндөр байна. Тийм контент яваад одоо бүхэл юм дээр контент хийж болно шүү дээ. Ганцхан хоол хэлтгүү. Тийм урлагийн юм одоо юу гэдэг фэшн загварын юм байлаа гэж бод фэшн загварынхаа ямар хүртэл контент бүтээгээд хийж болно. Контент хийж ганцхан бичлэгээр биш зургаар одоо юу гэдэг санал асуулга бүхэл юм чи контент бичвэр чинь контент болж байна. Хоорондын зүгээр ярьж байгаа одоо подкаст те бид нараас контент үйлдвэрлээд ингэ сууж байна. Айгүй олон төрлийн контент ашиглаж байгаа болохоор ердөөсөө л өөрийнхөө скил тэр үед юм битгий одоо баригдаасай л гэж бодож байна. Амар олон одоо ингээд бичлэгүүд орж ин дээ. Тэгтэл энэ зарим нь амар өндөр хандлттай, зарим нь ингээд нэх явахгүй гэж ярьдаг те. Яваагүй тийм байна. Тэрэн дээр чиний ер нь одоо ингээд андаашсан зүйл жишээлбэл юу байна те. Одоо яг оруулж байгаа цаг үетэйгээ хүлээх нь корона байлаа гэж бодоход те вирусын эсрэг хоол гэдэг юм уу тахлаад иж хоол гэдэг нь чухал гэдэг юм уу эсвэл яг нэг хийцэн дээр анхаарал байна уу эсвэл урттай байна уу тэрэнд яг одоо ойлгоод баримталж байгаа тиймэрхүү зүйл үү хоолны яг хувьд бол богиномжлог бол зүгээр байдаг. За өгөө бол манайхс хоолны нэвтрүүлэхтэй нэвтрүүлгээр тайлбарлаад явуулдаг. Гэтэ хүмүүст үзэх нь амар болохоор ердөөс хүний анхаарал айгүй хурдан сарнаад байгаа байхгүй юм. Тэгэхээр эхний 5 секундэд би анхаарлын татаад авчвал тэр хүн минут хэмжлэгээ өгдөд босчихно. За тэгэнгүүт би өөд авахгүй байх хэрэгтэй тэр бичлэгээ. Яг хөөхлөр хурдан темптэй ч юм уу, аян гоё ч юм уу. За тэгэнгүүт зүгээр нэг юм хийгээд ингээд авахгүй дээрээс нь жоохон анимашн оруулж өгдөг ч юм уу. Тэг юм хүмүүс өсөрч өсрээд эсвэл гинт нөгөөх нь тэг таад үзчихсэн бол ингээд эвлэж мэрэлдээд хөдөлж мөдлөл стоп моушн дээр оролцож ч юм уу. Стоп моушн хийгээд ирэхээр
бас хүмүүст гоё entertaining болоод байгаа байхгүй. Тэгэхээр бас тийм талаас нь бас харж үзвэл зүгээр ах. Юуны түрүүний яран дээр гэртээс төр зур ингээд болоод гэртээгээ эхлэхээс өмнө олон юмнууд хийсэн ингээд гэсэн шүү дээ. Гэхдээ одоо ингээд харахад гэртээгээ бол яг илүү амжилттай, илүү урт хийгээд явж байгаа. Өмнө нь яг хийжсэн зүйлсүүд нь фейлдсэн нь одоо шалтгаан нь юу байсан юм бол те. Гэртээ дээр харин ягаад одоо илүү амжилттай ингээд урт хугацаанд хийх боломжтой байгаад байна. Юу юм бэ л та. Би бас студент нэгтэй нөгөө нэг манай үеийн хүүхдээс нэжсэн байхгүй. Тэгээд тухайн үед бид ямар ч бизнесийг мэдлэхгүй. Тэгээд зүгээр хий гэж яцсан. Тэгэл өөртөөс айгүйх зардал гаргаад студент хийсэн. Тэгээ юу яаж яхад бас нэг үйл ойлголцох энэ асуудлууд бас гарна. За тэгэхээр ер нь бол одоо ингээд харьцуулаад ингээд бодоод үзэхний хүн ер нь хамтрагчаас зөв сонгож явах хэрэгтэй юм байна гэж айгүй боддог. Тэгээ гар нийлэхгүй хүмүүс гэж бас байна шүү дээ. Үнэхээр болохгүй бол зүгээр хаяад юу мануур авчихсан мараа хамаагүй болох хэрэгтэй үедээ болох хэрэгтэй. Одоогийн яг амжилттай гэртэг яга амжилттай байна гэхээр би бол ихцэг айгүй сайн гар нийлдэг. За тэгээд юу вэ бас хаяа хэрэлдэж марах юм бол гарч тараа. Ингээ ойлголцсон үнэхээр ингээд хийх дуртай юм а бас ингээ болцсон болохоор л тийм байгаад байна л гэж дүгнэж байна л та. Тэгэхээр партнер маш чухал байна шүү дээ. Тэгээд хамтдаж ажиллаж байгаа хүний чинь бас хүсэл зорилго нэг байх хэрэгтэй гэж бодож чинь. Тэгэхгүй дундаас нь хаяа явдаг хүн бол бас хэцүү байх л та. Хэрэв гарааны бизнес эхлүүлэх гэж байгаа нөхцөлчтэй. Тэгэхгүй өөр одоо корпорейт дээр орж байгаа гэсэн за хамтдаж нийлэхгүй манай дараа би нэг хасаа яваад ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл за яг одоо хамт эхэллээ гэхээ те жилийн дараа магадгүй 3 жилийн дараа 5 жилийн дараа ч юм уу те эсвэл хоёлын энүүгээрээ яг мөнгө хийх юм уу эсвэл энүүгээр ингээ хоббигоор хөгжүүлэх юм бүх зүйлсүүдээ ингээ нэг санаа нийлүүлэх айгу чухал байх шиг байна те. Одоо ингээ гэртэг full time хийгээд явхад яг эдийн засгийн хувьд бол яг төгсөртэй ч юм уу яг өөр ажил хийхгүй хобби бишээр хөгжүүлэн явхад бол хангалттай эдийн засгийн хувьд төгссөн гэж ойлгож байна. Янз зөв яг нөгөө тухайн удирлаас хамаарна гэж чинь. Хичээж үед бас full time уу тий? Тийм манай хичтэй. Одоо яг нөгөө 2 хүүхэдтэй бас. Яг хүүхдээ болоод ирэхээр бас монголчуудын бас нэг жоохон хандлага нэмэгтэйчүүд гэртээ суух ч юм уу тий. Тиймэрхүү бас байгаад байдаг шүү дээ. Манай гэр бүлийн хувьд бол манай гэр бүлийн хайгуу сайн дэмждэг. Тэгээд ажлаа өрхөдөө хийгээд сонирхлоо хоббигоо дагаа явж байгаа гэж хэлж бол юм. Зөв. Гэртээ ч юм болохоор гэртээ хийхийг гэдэг гэртээ гэдэг нэрээр компаниар авчиад яваад байна. Хаана ажиллаж байгаа юм хэрэг гэртээ хүмүүсээ гэртээ байдаг яваад. Түрүү бас яг тэгсэн. Одоо юу хийж энэ гэсэн гэртээ л. За. Одоо ингээд сая хиний энийг яриан донд одоо үеийнхэн төгсөгчтэйгаа тий ингээд эсвэл ингээд симпайнертайгаа, кохайнертайгаа гэдэг ер нь яриад бас гарчлаа. Ер нь сургуультайгаа ихэр ойрхон байдаг вэ? Манай сүүлийн үед амар ойрхон байгаагүй шүү дээ. Би бүгдтэй хамгийн анхааралтай байгаад нөгөө нэг уулзсан юм ерөөсөө ирээгүй байгаа. Тэгэхэд бол юунтэй тийм найзуудтайгаа вангийнхаа үеийнхээ хүүхдүүд кофе симпайнертай ихэд албатай байдаг. Тийм яг татныхын найзууд андаа шинэ Монголын хүүхдүүд байх шүү дээ. Facebook-аар авч чаддаг. Аха. Энийг хувьд ерөнхийдөө нэг тийм одоо нэг цаг үеэ дагуулад гэх юм уу те тухайд би хэлээд бас те фильтр авах байхад фильтр хийгээд би л ингээл амар дахин зургууд нэг аалз маалтай зураг мөр гэдэг лээ те ямар ч нэг тийм янз бүрийн ингээл профайлыг үзэхэд бас яг нэг тийм уран зургийн үзэгдлийг үзэж байгаа шахаа мэдрэмж аваад ингэдэг байсан санагдчих. Тэгэхээр одоо ингээл контент ч гэсэн яг төрүүлэл ингээл Монгол хэв загвараар хөгжүүлээл ингээд 420,000 дагагчтай гэж нэлээс явж тээ. Одоо цаашдаа ерөнхийдөө яа гэж бодож байна те. Магадгүй дахиад хүмүүсийн сонирхол өөрчлөгдөх юм билүү. Ерөнхийдөө гэртээгээ цаашаа яаж явж байгаа гэж бодож эсвэл давхар өөр контент бас хөгжүүлэх бодол байна уу? Өөр контент одоо нэг хөгжүүлээ гэсэн бодлоо яг үнэхээр албаа зүгээр энэ дээрээ харин яаж улам хөгжүүлээд ямар шинжээр туушаад яаж бас өөрийгөө хөгжүүлэх үү? Улам миний скил яаж сайжрах вэ? Тэр хүртэл явна. Угаасаа тэгээд энэ технологи юм чинь байнга л хөгжиж байна. Байнга л урагшаа тэмүүлж явж байгаа үед гэрэл зурагч, фильммейкер, за дизайнерын скил дагаад л хөгжиж байна. Дахиад шинэ програм гараад ирэн тэрийг сурах хэрэгтэй л болно. Дахиад шинэ viral аппликейшнууд гараад ирэн. За тэгээд шинэ трендүүд гараад ирэн тэрийг сурахаас л өөр аргагүй болно. Тэгэхээр бас ийм маш одоо ингээд амар уламжлалт хийх зав өөрийн одоо маркетингийн аргатай ч юм уу те. Тэрийг одоо контент гэдэг нь үн цэнийг ойлгоогүй байгууллагад стил амар тийм нэг хуучин арга байдлаар маркетинга хийсээр
байдаг. Эсвэл амар өндөр зарлаар телевизийн реклам хийлгээ тэрийг амар бүтгөө зохиолоор хийгээ тэргээрээ асар их мөнгөөр заддаг ч юм уу. Тиймэрхүү юм байна те. А тэгвэл хамтарч ажилласан байгууллагуудын чинь хувьд те танах дээр ингээд рекламаа байршуулад яг ингээд мэдээж одоо 5 магдалд шүү тоон үзүүлэлтээр гараад ирж контент ороод ирэхэд энэ бүтээгдэхүүний борлуулалт ингэж өслөө гэдээ гараад ирдэг те. Та танаас тэр мэдээлэл нэрдэг үү? Нэрдэг үү те? Ирэхгүй л те. Нөгөө хүмүүс бас шуураад байгаанаас нөгөө нэг нөлөөтэй байдгийг юм болов уу гэж бодоод байгаа шүү. Тэгээ нөгөө нэлээд хугацааны турш хамтран ажиллаж байна гэдэг нь бол өөрөө өсөж байгаа учраас л явж байгаа байх тийм. Мэдээж нэг датагаа шеэр хийхгүй байгаа. Тэгтээ яг шинэ Монголын төгсөгчнөөс 5 богд олон хүн байдаг. Асуугаад үзье. Яг нарийн датаг юм тийм. Тэр нь цаашаа хаа танад бас дата нь хэрэгтэй байх нь шүү. Таашаа өөр газар санал тавих үедээ манайх энэ бүтээгдэхүүнийг ингэж байршуулсан байхад ингэж өсөлт авчирсан байна. Гэдэг чинь цаашаа пропозал хийгээд те өөр компаниудад өгөхөд бол тэр дата аягүй чухал юм байна. Тэгэхээр яг ерөөд орч хугацааны гэрээ игээд ороод байна гэдэг чинь. Миний ингээл тогтноод үлдсэн байхгүй те олианы байна. Нөгөө маслээ те гэх мэтчлэн санаанд орж ирж байгаа юм байна л да. Гоё бас нөгөө нэг жорууднаас гоё хүмүүс тэгээ бас ийм байна. Магадгүй үдсний олианыг ерөөсөө ашигладгүй те яг үдчихэд хүмүүсийн нөгөө даган дурах тийм зуршил нэр идэм болоо тий. Яг үнээр үзээд тэрийг яг айгуул энэгээр нь хийхгүй л бол муухайлч магадгүй гэдэг тийм хүмүүс юу ойлголт байдаг. Ер нь байт юм шүү. Тэгж асуултнаас тэр хүү санал ирдэ шин. Энийг одоо энэ бүтээгдэхүүнийг энэгээр орлуулж болох болоо. Энэ дээр ийм бүтээгдэхүүн ашигласан байх юм ингээл тэгдэг. Тэгээ аппликейшн дээр бол шууд нөгөө нэг хамтарч ажиллаж байгаа байгууллагын продакт юм тавьчих байгаа шүү дээ. Яг тэр нөгөө орцын зургийг харагддаг байхгүй. Тэгэхээр бодоо модайлаа гэж одоо яг симплиг ингэ тавьдаг ч юм уу. Тийм симплигээс өөр бодоо болох уугүй юу гэдэг. Тэгэхээр чи юу хэлдэг вэ? Яг бичлэгээ үзээ болоод гараад ирсэн байгаа юм чинь. Тэгээ яг тэрийг нь л авах хэрэгтэй. Бид нар яг тэрийг чиг яадаг та. Тийм өөрсдөө туршиж үзээд яг тийм өөр бүтээгдэхүүн олгохгүйгээр үнэхээр ингэж тав хүн хүрэж байгаа болохоор тэрийг бас туршаад үзэх гинбэ. Олон дагагчтай авахад маш их комент л ирж байгаа юм дээ. Гэтэ ингээд бас тийм инфлюенсер мэдрэмж байна. Юу гэмээр чи амар сөрөг юм орж ирээ л дээ нэг. Гэрт нэрээд хоолын гэрийнхэн материалаар хийгээд байгаа юм шиг хандлага үзүүлэх ч юм уу те. Тийм сөрөг хандлага зөндөө байд юм уу? Тэг ихэндээ ер нь айгүй монголчуудын яг тийм их тийм хүмүүс нь жоохон стресс гаргах маягаар ашиглаад байна гэж бодогдоод байдаг шүү дээ. Сошиал ертөнцийн. Өөртөө чахтана бичлэг ороод ирдэг. Би ч гэсэн хувьдаа тэгдэж шүү дээ. Өөрсдөнд нь өдөр нь хойвол одоо филинг байдаг шүү дээ юм уу те. Тэгээл ингээл оруулцдаг. Тэнгүүт яг сошиал цахим ертөнцид ингээд юм гаргацдаг юм шиг байгаа. Тэгээд тэрийг хин нэг уншаад стрессчж баг тэгчээс нэг стресс нэг тайлбараад байгаа. Тэгэхээр бас сэтгэл зүйн байдал хальтаа. Тэгээд бид нар чи элдвэр хэлжсэн юмнууд бол байгаа. Над руу орж ирээ чатараас элдвэр хэлнэ. Тэгээд яагаад гэдгийг нь ойлгохгүй. Тэгээд хувийн чатаар орж ирээ тэгнэ. Бүр ингэж амар тийм сошиал атаканд төрчихсэн байна уу гэж танаа видео ширлэнэ энэ бол ингээд ингэж сошиал тийм атаканд хямраж байгаа. Яг л нөгөө өөрсдөө яг юм туршаад зөв бас синзүүр тавиад гоё бүтээгдэхүүнүүд ашиглаад ингээд явж байгаа болохоор тэггүй бас хэцүү бүтээгдэхүүн бас байна шүү дээ. Бүр нэг хит commercial маягийн болоогүй дээ эхнээсээ. Тэгэхээр бас харцсан гайгүй байсан. Яг гоё нөгөө мэрэгжлийн хэлгээр би болохоор зүгээр ингээд хөөе хоббигоо бараг яагаад ингээд яцсан. Тэг чи илүү мундаг байгаа. Яг ингэ. Тэг ер нь бол Facebook дээр 400 хэдэн мянган те одоо followersтэй, Insta дээр нэг 40 50 мянган followersтэй, Instaгаас сайхнаас үзүүлсэн те. Гэт чинь бол үнэхээр хангалттай том бүр инфлюенсер болцсон байхгүй юу те. Ялангуяа энийг үзэж байгаа хүмүүс ихэнх нь ээжүүд байгаа болов те. Эмэгтэй хүмүүс илүү байгаа болов гэж үзчихлээ. Тэгээ энийгээрээ хүргэж нөгөө гоё мэдээллийг хүргээд эн чинь бас ингээд хүн би бол хувьдаа бас ингээд хоол хийж байгаа бичлэгийг харах дуртай. Эзэн харах дуртай. Би өөрөө тэрийг ингээд хийхгүй байсан ч гэсэн стресс ингээд тайлбардаг. Зүгээр нэг гоё санагдаад байдаг те. Тэгэхээр тэр утгаараа ингээд нөгөө сошиал орчинд за магадгүй угаасаа ямар ч юм 100% гэж байхгүй шүү дээ. Хүн болгоно таалагдахгүй, хүн болгоно магтахаалдаггүй. Магадгүй тэнд байгаа 5-10% нь таалагдахгүй байгаа ч гэсэн нэг гоё хоолны контент үзээд гоё стрессээ тайлах хэлдэг. За бүр болохгүй бол тэр дор комментоо үлдээгээчсэн тайлах хэлдэг тий. Тэгэхээр би бол энийг маш гоё юм эерэг гоё контент хийж байгаа гэж хувьдаа амирх баярлалаа. Тэгээд манай төгсөгч хийдэг гэдгийг би бас саяхан баг мэдсэн бохоо. Тий. Ер нь би яг би нөгөө яг хоёлаа баг сошиал дээр найз биш байж магадгүй. Тий. Тийм учраас би яг юуг нь мэдэхгүй явж хагаад сайхан нөгөө яг энэ пэйжийн ажлуулыг манай би тэгээд нөгөө нэлээд дээр үеэс хойш ингээд явцсан гэж ойлгоо яваадсан. Ягаад тэгэхээр сүүлийн хэдэн жил бол ялангуяа амар ингээд олон юм дээр бүр яг телевиз дээр гарч ирээл тий. Энд тийм самбаруудаар гарч ирээл. Сүүл бас хаан банк юу л нэг тийм банк холбоотой юм явцсан. Би андуурч байна уу?
Мэдгүй нэг айгүй том газар энтертэй бас ингээ явахаар айгүй гоё санагдчихсан. Бас нэг хэсэг нэг тийм гэртээ гэсэн продуктууд яваадсан уу тий бүтээгдэхүүнүүд. Тий нэр хормогч энэ төр яаж хаа. Одоо гэртээ шопинг гэдэг тэрийг нөө юу гэж ярьж байгаа юм бэ? Хормогч тий нөгөө нэг сав маа байгаад шүү дээ. Тий тэрийг нөгөө бас фейлцэн тэр чинь. Юм оруулж ирээ зарна марна гэж үзсэн чинь. Миний юм биш юм байлээ. Ягчтар юм биш юм байлээ. Өөрсдөө тийм маркетинг яг тийм зарах юм дээр бол юм байхгүй юм байлээ. Тэгээ одоо гэртээ шопинг хөгжиж явж байгаа. Тэр юм маань бас яг нөгөө өөрийнхөө мэрэгчлэрээ ажиллаж байгаа маркетинг маань өөр нэг ихч манай хамаахан ясны ихч ажиллаулаад явж байгаа. Тэр нь хэр дэжгүй гайгүй л юм шиг л шүү дээ. Тэр нөгөө хүмүүсийн захиалгаа өгөөд яг нөгөө түрүүлсэн шүү дээ. Онлайн юмнууд ингээд амар хөгжиж байна. Онлайн шопингууд хөгжиж байна гэдэг чинь айгу сайн л юм шиг үлээ. Одоо ямар шүү продуктууд дээр одоо фокус хийж байдаг аа? Ер нь юунууд байгаа. Жив за тэгээд хүүхдийн хоол, хүүхдийн сүү, хүүхдүүдэд ерөөдөө ээж өдрүүч гэсэн тийм. Зүг. Nice. Ер нь бол тэгэл янз бүрийн юм зүйл тушаал фейлдгийг хаяал тий. Өөрөөр чаддаг юм аа тэгээ авах нь ер нь зүгээр юм байна. Тий. Чаддаггүй юм аа бас хийж үзээд эн чинь бас минийх биш юм байна гэдгээ багаар нь эртгэн шиг ойлгочихсон бас амар хэрэгтэй авах тий. Магадгүй ингээд гэртээгээ бүр амар супер ойлгочихсон. За хэдүүлээ гинт энийгээ дэлгүүр болгоё гэдэг гисэн чинь тий. Чиний юм бишээсэн бол бүр амар томор фейлдчихсэн хэлээ мэдэхгүй шүү дээ. Нөгөө томор фейлдсэн л дээ ресторан нэгээд тэгээд бас ресторан нээжсэн юм уу? Тий. Гэртээ Green Station гэдэг нээжсэн. Тэгээд Гэхдээ их сони. Тэгээ одоо ингээд зүгээр ерөнхий харах customer base байна, fan base байна. Тэ контент нь бэлэн байна. Нэг контент авахад ямар ч мөнгө төлөхгүйгээр хүрэх хүмүүс байна. Гэтэл бараагаа зарч чадаагүй гэдэг чинь шүү дээ. Гэртээ merchandise-аа нөгөө ресторанаа бас яхад фейлдсэн гэдэг чинь шүү дээ. Ер нь яг тэгэхээр яг юу н асуудалтай байсан юм бол уул нөгөө хамтрагчудтайгаа үстэй. Тийм манай ихч. Тэ ихтэйгаа. Тэгэж бид хоёр ахгүй тэр чинь хоёр хүн байхгүй юу? Тэгэхээр хүн цөөхүүлээ байсан учраас яг тэр маркетинг болон рестораны бизнесийг ойлгодог нэг хүн тайсан гэсэн үг. Яг тийм хүн байна. Тэр хоёулаа нийлээд дахиад ресторан ийг л орчиж байгаа гэсэн үг үү тий. Тэгээд одоо хаана исэн ресторан? Тэр нөгөө юунд байршил бас жоохон буруу байсан байж магадгүй. Тэр юуны зайсанд нэсээ. Ориглоос нэг баруун гарт тийш яваад байдаг нэг газар байсан. За хүн илгүүн газар биш үү? Жоохон баг тий. Тэгээд ер нь өдрийн орлого нөгөө ганц нууц чинь бас ингээл ресторанч өдөр тутам ингээ ороод хоол хийдэл ингээ яж хат манайх юм тийм жоохон байхгүй ч. Тэгээд 3 сарын дараа халбарсан байгаа. Тэгээд дундуур нь би бас өөрөө жирэмсэн болсон байгаа. Тий. Тэгээд цаашаа бас ажиллах боломж байна. Тэгээ өмнө нь би өөрөө нөгөө ресторанууд бас амар хоббитай. Айгуу дуртай. Би тэгээд ирээдүйд бас өөрөө нэг ресторантай болно гэж хүн болгонд хэлдэг. Подкастаараа дамжлаас хэлчээ. Тэгээ яхаа ресторан юу яаж авах харин тий. Ресторанаар энэ яхад локейшн ерөөсө 3 алтан дөрөн байдаг гэдэг чинь тий. Нэгдүгээр локейшн, хоёрдугаар локейшн, гуравдугаар локейшн. Ерөөсө чи бүгд дээр. Гэхдээ яхаа зөвөр энэ дээр би яг юун дээр фейлдсэн гэдэг шалтгааныг нь олоод тэгээ дээрэс нь би энэ подкастынхаа энэ нөгөө гол зорилготойгоо уях гэдэг юм л та. Ягаад тэгэхээр жишээлбэл NMN юм гоё контенттэй, юм гоё бэлэн байна тий. Гэхэд хин нэг нь рестораны тухай мэдж байгаа байхгүй маань төгсөгчдөөс. Тэ? Жишээлбэл одоо манай өмнөх подкастаар Амигогийн үүсгэн байгуулагч тэ. Уг ах оролцсон байгаа. Тэгэхээр мэдлэлтэй хүн байгаа байхгүй тэ. Яваад очиход Кохай Шинэ Монгол гэдгээрээ холбогдоод гоё уулзаад магадгүй бизнес партнерд болоод тэ. Тэгэхээр би энэ подкастыг сонсож байгаа хүмүүстээ уриалах гээд байгаа зүйл нь хинд ч ямар санаа байж болно тэ. Биднэрт амар олон гоё санаа байгаа даа. Жишээл би одоо банана мол дээр ингээл айгүй олон юм хий гэхээр бас ингээл хүн хүчний асуудал, янз бүрийн партнерийн асуудлууд ч юм байдаг. Тэгэхээр би ихэвчлэн Шинэ Монголоор шийдэж ярьдаг байхгүй. Тэгэхээр бүгдээрээ гоё санаа байвал яг энэ группээр ашиглаад, подкастаараа, контентоор ашиглаад нэг нэгнээ гоё дэмжиж гоё явбал тий. Заавал минийх ганцхан байх албагүй, би ганцаараа их албагүй учраас тийм бас юу байгаа ш. Тийм учраас би нөгөө нэг фейлдсэн шалтгаануудыг нь яг юу юм болоо гэдгийг яагаад. Тэгэхээр одоо шил маркетинг хэрэгтэй байсан бол зөндөө маркетинг хүмүүс байгаа ш тий. Зөндөө ресторан хүмүүс байсан байгаа. Мэргэжлийн үг хэллээр яриад өгч хүн байхгүй дүүсгүй. Өөрсдөө ярихаар ч тэгэл наадаж байхгүй юм чи. Тэгэхээр хэдүүлээ гоё хамтраад хийх юм зөндөө байгаа учраас тий. Өөр ерөөдөө ингээд Шинэ Монголоороо ерөндөө ингээд ийм юм хийгээсээ бид хэд одоо ингээд амар жилээс жил томорж байна. Ийм юм манайх хийвэл гэж зүгээр нэг хальт татарчин зурсгийж ярьж ирсэн бодол ч юм уу тиймэрхүү зүйл байвал Шинэ Монгол. Тийм бид одоо төгсөгчд ингэж болж байна гэдэг чинь бас найзуудаараа ингээл янз бүр юм сэтгэл хийдэг гэж болно шүү дээ. Эсвэл бидний мэдгүй.
би бас үл нөгөө итгэхгүй болсон гэдэг ч байгаа шүү дээ. Наа чи итгэхгүй байгаа хүмүүс бас зөндөө байгаа хаа гэж бодчихжээ. Тэгээ зөвхөн хоорондоо уулзалж байгаад айгу их уул ярьдаг шүү дээ. Тэгтээ бүр ингэж яг ирээд ирцдэг байгаад би нэс урам зориг аваад мотивашн аваад явах нь гоё юм болоо гэж бодсон. Одоо бол би яг нөгөө гэртээ ажиллаад гэрээс юус авахгүй карантинд орсон хүүхдээ хараад ингээл бас 2 шин царай хараад ингээд яриа сууж байгаа нь айгу гоё. Тийм бас ойр хүн амт тийм яриаггүй жоохон зүг буруу яриад байсан байж магадгүй. Зүг буруу яриад гэснээс энийг манийг багийнхан бичлэгээр баярлаж ирсэн дээ. Тэгээ үедээ подкаст эхлэхээ бид бас энийг явж тэрний хадлаараа нэр за одоо шууд эхэлчихэ тий. За энэ подкаст маань энийг хэддэг подкаст нэ. За миний амьдралд орж исэн 2 дахь подкаст байгаа. Амар тавилттай шүү дээ. Хэлж байгаа тавилттай яваа яа гэдэг тий. За эхнийх нь подкастыг яг хизээ яг ямар зорилгоор тий хаана өгсөн юм бол? Хизээ юм бол 2000 онд юм уу? 2000 онд үл мэд цэцэг хотод орж исэн байгаа. Тэр үед бас нөө юу байсан? 20 жил юм. Тэр чинь нөгөө нэг бас зүгээр оруулдаггүй авьяастай хүмүүсийг оруулдаг байсан байхгүй нөгөө нэг зураг мөрөж. Тийм зураг зураад гисэн чинь тэрэн дээр нэг 2-т морьт орчлоо. Тэгээ 2-т орж исэн. Тэгээд яасан чи ариун нагч залгаад яваад манай юм дээр очиж байгаа. Тэгээд биш нөгөө өглөгч ариун нагч гэдэг. Үл мэд цэцэг хатах мэдгүй юу? Мэдгүй. Юу гэж бодож ирсэн бэ? Тэр хэлгээд ирсэн шүү дээ. Тийм би нөгөө ном уншаал ажилладаг байсан. Тэгээд яг юу байжсэн. Тэр нөгөө ариун нагч аавч юу найдлах юм тэгэхээр бодож байгаа. За дух адилхан. За тэгээ боо адилхан гэж. Яг тэр хэсгийг тастаж аваад фэйсбүүкээр нэг хэсэг явууллаа. Харин тийм. Одоо ч гэсэн тэр хаяа яадгүй тий. Ээжтэйгээ юу найдлахыг гэх. Одоо бүр адилхан болсон багтаа. Тэгээд за ээж яах юби комедигийн нөгөө яг топик руу яваад арчлаа шүү тий. За тэгэхээр ер нь баны подкаст дээр буруу зүрх юм яриагүй. За ерөнхийдөө хэдүүлээ маш гоё ярилцлаа. Би бас маш олон гоё юмнуудыг мэдэж авлаа. Ялангуяа контентын чиглэлээр тэгээд яг зүгээр л customer base-тэй байлаа, fan base-тэй байлаа гэд юм болгоны хийж чаднаа, хий болно гэдэг үг бас биш юм байна те. Тэгэхээр тэнд заавал партнерууд бас яг нөгөө чаддаг, мэддэг ч юм уу те. Туршлагатай хүмүүс хэрэгтэй байдаг юм гэдэг бас бүр маш их мэдчих. Би одоо шинэ гэртээ тийм ресторан байгуулад фейлцэн гэхээр сая бол шок авлаа шүү. Хурдан фейлцэн байна. Арай тэ яг түрүүний ярьсан даа те. Энд фейлцэн гэдэг нь ярьсан аахгүй шууд тийм баярлах юмсан гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө подкастынхаа төгсгөлийн юу өдөр ороотой асуултууд руу. Тэгэхээр гэртээгийн одоо цаашдын гитийн зорилго юу вэ? Чи одоо жишээлбэл энийг ингээд ерөөсөө л бүр амар тултал нь хөгжүүлнэ гэж бододгоо эсвэл нэг хэмжээнд хүргээд өөр юм руу шифт хийнэ гэж бододгоо те. Тэрийг нэг хугацаатай хэлж өгвөл ямар хугацаар хардаг вэ? Нэг одоогоор тавьж байгаа юмуд маань нэг ойр эдэн сартаа гэртээгийнхаа контентуудыг хийгээл хүмүүстэй хүргээл ингээд явчих гэж бодчих. Явандаа бол илүү бас эрэгтэйчүүдийн хоол хэлмээр байна. Ягаад заавал нэг хүүхдүүдэд орж ирээ. Яг зөв. Тийм эрэгтэй нэгжил үр гаргаж ирдэг ч юм уу. Тийм санаа бол. Одоо нэг Gordon Ramsay энэ гэдэг тиймэрхүү. Тэгээ тухайн нас өөрөө үнэхээр чадварлаг байх хэрэгтэй. Дээрээс нь нэг тийм газар дойрхон байх хэрэгтэй шүү дээ. Тийм тэнгэр тас дүүлнээсээ тах тийм юм ч бас хүмүүс үзэд хүртэл хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү бас бодсон байгаа. Тэгээд бас нөгөө манай гэртээ групп гэдэг байгаа 60 мянган гишүүнтэй та хийдэж байна. 67 мөн л. Тэгээ тэрэн дээр бас нөгөө гişүүдтэйгээ л ойрхон баймаар байгаа. Нэг л би одоо ингээд цэцэгчдээр контент креатор гэж явчихж байгаа юм чинь өөр зөндөө олон жор хийж байгаа. Хүн болгонд айл болгонд нэг жор байж л байдаг байхгүй юу? Манай аавын жор ч юм уу те. Тэгээ тийм жор байхгүй бол үнэхээр хийж сураасаа хүн болго өөр ингэсэн гарын жортой болоосоо гэж хүсэж байна. Тэгээ хоол идэх чи өөрөө бол ерөөхдөө тархлаа, эрүүл мэнд тэр гэр бүлийн уур амьсгал ямар байх гэдэг тэрнээс шалтгаалдаг. Тэр айл гэр бүлийн эрүүл мэнд ямар хэн тэрнээс шалтгаалдаг. Тэгэхээр бас илүү тэр нөгөө сахарын өвчтөд ч юм уу эсвэл илгэний өвчлөлтөд хотоодны өвчлөлтөд тийм хүмүүстэй зориулаад илүү хоол хий гэж бодож байна. Одоо нэг тийм олон даагчтай болцсон 420 мянган даагчтай болцсон чинь хэрэгтэй тийм мэдээлэл авах хүмүүс бас байгаа. Интернетээр ч юм уу яг Монголд ингээд үзэхлээр ихэнх бүтээгдэхүүнүүд бас байхгүй байдаг. Манай гэртээ бас ягаад хүрээд идэв гэд бодоо үзэхлээр дандаа Монголд олд үзэхтэй. За тэгээд гарын дорх материалаар хийж болохоор юм гэдэг. Тэгэхгүй нэг юм үнэтэй ч юм уу те ховор материалуудаар тэгж бас юм хийдэггүй гэж ерөөхдөө өөртөө үздэг. Тэгээд бас хүмүүст илүү хурж яаж санагдсан юм байна. Тэр бас тусгай мартаж байгаа. Окей. За. Маа подкастер ер нь
сүүлийн дугаарууд асуугаа да тий. Ямар зочин оруулаад дараагийн дугааруудаар оруулах болох вэ гэдэг санал сонсоод байгаа. Яг шууд тулгамдчихлаа шүү. Шууд хүн нэрлэх юм уу? Тий одоо тий хүн эсвэл сэдв байсан ч байж болох юм л доо. Тэгээ иймэрхүү төрлөөр бас хүн орол бид нар тэрийг хүмүүсээ олчихно гэсэн үг тийм. Тэгээд гол хүсэж байгаа зүйл нь болохоор ингээд бидний яг мэддэггүй хүнийг олох тусмаа амар сонирхолтой байгаа байхгүй. Хөөх энийг тий шинэ Монголын төгсөгч маань хийдэг юм уу гэх тэгэнгүүт тэр хүнээ бид нар ингээд нээж тий хүмүүстэйгээ танилцуулах нь амар чухал байгаа. Тий таныг хүмүүс ч байж болно л доо. Тэгэхээр энийгийн зүгээс л дараагийн дугаарууд дээр өргөцөж байгаа гэсэн. За би ч одоо яг хэнийг гэхээ санагдгүй бас тийм сэдв үйл IT тал руугаа байвал зүгээр юм байна. Би өөрөө тийм сонирхолтой болохоор. Тий. Манай нөө зоолж байгаа ч бас айгүй юм 12 шүү дээ. 11 манай зоолж байгаа 11 лөө. Манай нэр хуваар хийж байгаа тий. Хуваараа биш ээ. бас нэг компани. Одоо нөгөө U-point-д ажиллаж байгаа. Point систем. Бас л хөөрхөн төгтөө шүү дээ цаадах чи. Яриул бас зөндөө юм байна те. Шинэ Монголын компьютер гэдэг засч ирснаас эхлэв те. Яриул бас. Тэгээ сумын сургуулийн бүх юуг яасан ч гэлээ те. Тэгээд Японд сурч байгаа гэсэн яас юмуд бас байгаа хаа яриул. Тэгээ зөндөө байгаа. Окей. За баярлалаа энэ. Тэгээд энэтэйгээ бас би өөрийнхөө хувийн шугамаар бас гоё хамтарч ажиллахыг хүсэж байна. Яагаад гэвэл манайд бас олон яг нэг юм биднээс 5 богтой хамтарч ажилладаг. 5 богдынхоо. Энэ барыг 5 богд гэсэн үг 5 удаа орч ийлээ. 5 богдоос эвэлтгүүлсэн юм шиг подкаст хийсэн. Тэгээд яг энэхээ төлбөрөө хийнү. Шууд ихэнхдээ аваач гэртээ. Тэгэхээр нэрнгээсээ яг гэртээ контенттэй энэтэй хувийн шугамар энэмэн зөвхөн гэртээ контент биш яг өөрийнхөө мэргэжлийн хувьд бол илүү одоо дизайнер те зурагчин эвлүүлэгч гэх маш олон төрлийн авьяастай учраас энүүгээр нь хамтран ажиллах саналтай хүсэлтэй хүмүүс байвал подкастаараа дамжуулаад бас гоё холбогдоорой те хэдүүлээ хамтраад гоё зөндөө юм хийвэл айгу гоё байна. За тэгээд подкастынхаа төгсгөл факт хэлдэг байгаа. Шинэ Монголынхаа төгсөгч болон Шинэ Монголынхаа сургуультай холбогдолтой фактуудыг нэг нэгээр нь хэлдэг. Энэ удаагийн фактаар бол яг Шинэ Монголыг 4 сарын 16-ны байдлаар яг одоо хизээсэн юм байна. За 4 сарын 16-ны байдлаар 1930 төгсөгч төгссөн байдаг юм байна. Тэгээд энэ төгсөгчдийн маань яг одоо оюутан буюу зөөр сурж байгаа хүмүүс нь 787, задлаад хэлэх юм бол бакалаврт 623, магистрт 96, докторт 27, бусад чиглэлээр 35 хүн суралцдаг. Тэгээд нийт төгссөн хүмүүс нь болохоор буюу одоо ажиллаж байгаа эсвэл декретээ авсан байгаа хүмүүс бол 1143. Тэгээд энэ хүмүүс нь болохоор бакалавр нь 757, магистр нь 316, доктор нь 7, бусад 63 гэсэн ийм дата байд юм байна. Тэгэхээр бид нөгөө төгсөгчдийнхээ дата мэдээллүүдийг цуглуулж байгаа. Энүүгээр гол нь гарах гад байгаа зүйл нь бид нар яг тэ ямар амжилттай яваад байгаа, хаана юу хийж байгаа гэдэг зүйлсийг гоо мэддэг байх тусмаа эргээд нөгөө Шинэ Монголын network-оор хэдүүлээ өөрсдөө маш олон зүйлийг хийж чаддаг болох юм болов гэсэн үндсэндээ хийгээд байгаа шүү. Тэгээд подкастыг сонсоод хэрвээ та судалгаа бүглөөгүй байвал судалгаа бүглээрэй. Тэгэхээр энэ бидэрт бүгдэнд нь хэрэгтэй зүйл шүү гэдгийг бас уриалмаар байна. За тэгэхээр подкастаа хэдүүлээ өндөрлөцгөө. Тэгээд өнөөдрийн урилгыг маань хүлээн авч амралтын өдрөө зориулаад ирсэн. Энэдээ маш их баярлалаа. Та бүхэнд баярлалаа. За хамт байсан баярлалаа. Сонссон сонсогчдоо маш баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая.